Барилчаанд Кэлайн график гинтэлтэнд тойрч гарах боломжгүй сэдв юм. Кэлайн тодорхой хугацааны нээлтийн үн, хаалтын үн, дэд үн, доод үн зэргийг бүртгэн үнийн хэлбэлцлийг харуулдаг график хэрэгсэл бөгөөд үүнийг тодорхой хугацааны жишээ нь 1 өдөр эсвэл 7 хоног үнийн үнэлэх гэж ойлгож болно. Нээлтийн үн энэ үнийн хөдөлгөөний эхлэл, өнөөдрийн анхны гүйлгээний үн. Хаалтын үн энэ үнийн хөдөлгөөний төгсгөл, өнөөдрийн сүүлийн гүйлгээний үн. Дэд үн өнөөдөр хувьцааны үн хүрсэн дээд зэг. Доод үн өнөөдөр хувьцааны үн хүрсэн хамгийн доод түвшин. Эдгээр дөрвөн үнийн мэдээлэл хоорондоо холбоотой бөгөөд хамтдаа Кэлайны бий болон сүүдрийн шугамыг гаргаж бидний сайн мэдэх планы графикийг бүрдүүлдэг. Тэгвэл бид үүнийг хэрхэн тайлбарлах вэ? Энэ 3 харц зарчмыг санаарай. 1-р харц өнгө өсөлтийн лаа, хаалтын үн нээлтийн үнээс өндөр байгаа нь энэ хугацаанд үн өссөн, худалдагчид давамгайлж байгааг харуулна. Бууралтын лаа, хаалтын үн нээлтийн үнээс дор байгаа нь энэ хугацаанд үн унсан, худалдан авагчид давамгайлж байгааг харуулна. 2-р харц бодит бий урт байх тусам худалдан авагч эсвэл худалдагчийн хүч илүү хүчтэй, чих хандлага илүү тодорхой байна гэсэн үг. Бодит бий богино байх тусам худалдан авагч худалдагчийн хүчний тэнцвэр алдагдаж, чих хандлага тодорхойгүй байна гэсэн үг. 3-р харц сүүдэр шугам урт дээд сүүдэр шугам, үн нэгэн агшинд их өндөрлсөн ч дараа нь буурсан байна. Энэ нь дээд түвшний даралт хүчтэй байсны улмаас худалдагчид худалдан авагчдын давамгайллыг амжилттай хязгаарласан гэдгийг харуулж байна. Урт доод сүүдэр шугам, үн нэгэн агшинд их гүн унсан ч дараа нь өссөн байна. Энэ нь доод түвшний дэмжлэг хүчтэй байсны улмаас худалдан авагчид зах зээлийг амжилттай төсвөрлсөн гэдгийг харуулж байна. Ганц Кэлайн зах зээлийн зөвхөн нэг дүр зургийг харуулдаг боловч тоо томшгүй олон Кэлайнуудыг хооронд нь холбоход та зах зээлийн агуу түүхийг уншиж чадах болно.